Цаан байцгаана өрхөн үзэгчтэй. Цуглуулагч нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн цуглуулагч нэвтрүүлэг Арт Хаус төвөөс эхэлж байна. За энэ өдрүүдэд Монголын цуглуулагчдын нэгэн нийгэмлэг болох Монголын зоос судлалын холбооны 25 жилийн ойрхож байгаа юм байна. 1991 онд үүсэн байгуулагдсан энэ холбоо өнөөдөр 25 жилийнхаа ойг тэмдэглэж байна. За мөн энэ түүхэн ойтой давхардуулан бас нэг баяртай үйл явдал тэмдэглэж байгаа нь их хаан өгөөдөм маань 830 жилийн энэ онд тохиож байгаа юм байна. За ингээд бид энэ арт хаус төвөөс өнөөдөр Монголын энэ зоос цуглуулагчдын нийгэмлэгтэй хамтран цуглуулагч нэвтрүүлгээ бэлдэж байгаамаа. Үзэг та бүхэн таалан болгоно уу? Юуны өмнөд энэ зоос судлалын холбооны маань 25 жилийн болж байгаа та бүхэнд баяр хүргье. За баярлалаа. За ингээд 1991 онд байгуулагдсан түүхтэй юм байна. За энэ холбооныхоос үүх түүхээс манай үзэгчид товчхон танилцуулбал зөвөр баха гэж бодож байгаа эхлээд. За. Манай одоо холбоо бол 1000 одоо зоос цуглуулагчдын клуб нэртэйгээр 90 он 91 онд бол байгуулагдсан. Тэрнээс хойш бол зоос цуглуулагчдын холбоо гэд нэг хэсэг одоо болж байгаад тэгээд зоос судлалын холбоо болж бол ингэж өргөдөж ингэж хөгжиж ирсэн юм аа энэ 25 жил. Тэгээ өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад танаа нийгэмлэг одоо бас энэ нумизматик гоо тийм ээ. Одоо дэлхийн хэлээр бол ер нь сүүлийн үед нэлээд их тэтгэвтэй саяцлагаатай холбоо дээр нь одоо бас Монгол банктай хамтран одоо энэ өгөөдөө хааны зоос чинь өмнө Ховлын хааны зоосыг гаргасан тийм ээ хамтарч гаргасан. Тэгээ энэ хэлбэр бол ер нь ямар маягаар явагдаж байгаа юм бэ? Энэ бол одоо бас их сонирхолтой юм. За тэгэхээр ер нь үл юм л дээ. Манай одоо Монгол банк манай одоо холбоо төрийн бус байгуулагчтай. Тэгээ ингээ хамтын ажиллагаагаа бол сүүлийн жилүүд үл их идэвхжүүлж байгаа. Тэгээ энэ үл одоо бас ер нь одоо энэ зоос цуглуулга, зоос одоо судлал, энэ зоос үйлдвэрлэж борлуулалтын үйл ажиллагаа бол ер нь энэ одоо төрийн бус байгууллагууд ингэж хамтарч ажиллах явдал бол их үр дүнтэй байдаг. Тэгээд манайх бол сүүлийн одоо 2 зоосыг бол Монгол банктайгаа хамтраад одоо ингээ гаргаад олон түмэндээ хүргээд. Энээс өмнө бол ер нь манай Монгол бол гадаад одоо зоосны үйлдвэрт одоо зоосоо захиалаад тэгээд тодорхой цөөхөн тооныхыг одоо улсын одоо эрдэнэсийн санд аваад бусдыг нь бол гадаад борлуулдаг байсан. За. Тийм Монголын энэ Монголд орж иж нэг борлуулдаг. Гадаад үзэсгэлэн худалдаанд борлуулждаг байсан юм уу? Тийм. Тэгээ одоо эндээс эхлээд бол бид нэр өөрийнхөө эх оронд бол одоо энэ зоосыг одоо борлуулдаг. Ийм хэлбэр шилжиж байгаа. Өнөөдрийн бас та энэ нээлттэй ажиллагаанд оролцсон ирээд сонсож байгаа. Энэ хаадын маань зоос бол нэлийн цуврал хичнээн хаадын цуврал зоос гарах төлөвлөгөөтэй гинэ танаа холбоо. Ер нь үл одоо манай холбоо ярилцаад ямар ч гэсэн эхний 5 хаанаар бол одоо ингээд мөнгөн зоос гаргая. Тэгээд цаашдаа бол ер нь 37 хаадаараа ч гэсэн одоо зоос гаргая гэсэн ийм одоо чиглэл бодлоготой байгаа. За баярлалаа. Танах бол одоо 25 жилийн түүхтэй бас л манай ууган холбоотой нэг тийм ээ. Энийг өнөөдрийн бүтээлч энэ холбооныхаа үйл ажиллагаа сурталчилж байгаа ажилчин амжилт хүсье. Манай холбоо бол ер нь 25 жилийнхаа ойд бол Монгол орондоо бол олон удаа үзэсгэлэн гаргасан цуглуулагчдынхаараа бол. Тэрнээс гадна бол энэ Монголынхон одоо зоос цаасан мөнгөн тэмдэгтийн энэ судалгаа бол бүр одоо дээр үеэс эхлээд одоо бүр төргийн үеэс эхлээд тэгээ одоо хүртэл үл ингээд бүрэн хэмжээгээр үл судалгаа явуулаад олон одоо 7-8 төрлийн одоо ном хүмүл каталог гаргаад ингээ ер нь бол Монголын зоос мөнгөн тэмдэгтийн түүхийг бол нийт ард түмэн сурталчлах ер нь энэ түүхийг бол бүрэн хэмжээгээр нь бүтээх ийм чиглэлээр бол нэлээд зүйл хийсэн учраас манай холбоо бол судлалын холбоо гэж ингэж өргөцсөн юм аа. Нэр нь одоо энэ оноос эхлээд зоос судлалын холбоо болсон. Өнгөрсөн оноос эхлээд тэгсэн. За энэ судалгааны ажил бол улам амжилттай явагдаж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. За тэгээд ингээд
өнөөдрийн энэ нэвтрүүлэг маань танай энэ 6 залуу цуглуулагч үзмрийн дэлхийг харуулсан юм байна шүү дээ. Эдний маань одоо цуглуулгын үнцэнтэй цуглуулгаар үзэгчдэрээ үзэгчдэд сонирхуулаад аялаад энэ нэвтрүүлгээ бэлдээ хийж одоо зорж ирсэн юм аа. За ингээд танай энэ сайхан цуглуулагч залуучуудын зоос одоо энэ мөнгөн тэмдэгтийн үзэгчдийг аялаа. За. За эхний энэ самбар дээр би төрөөд ирж байна. За манай энэ залуу цуглуулагч бол Лавдоржийн Бадрах гэдэг залуу 2003 онд санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Мянма эдийн засгийн мэргэжилтэд 1992 он. Бараг л одоо энэ байгуулагдсан холбоотойгоо зэрэгэл шахуул одоо зоос мөнгөн тэмдэгттэй цуглуулж эхэлсэн юм байна шүү дээ. Манай үзэгчтэй таны энэ үзэсгэлэнгээр аялье гэж байгаамаа. За эхний самбараасаа хоёлаа энэ сайхан үзмрээ танилцуулаад үзэгчтэй толилуулъя. За энэ эхний самбар дээр их сонин онцгой сонирхолтой ямар үзмэр тавьсан. Самбар дээрх үзмрүүд маань болохоор голцоо одоо дайны үе ба дайны өмнөх үеийн облигацууд байна. За облигацууд дундаа хамгийн одоо эхнийхэн шахуу одоо энэ жиг ерөнхий сайдын үеийн облигацууд гэдэг ингээд дайны облигацууд одоо төвөрчлсөн маягаар одоо энэ үзэсгэлэнд оруулсан байгаа. За энэ облигац гэдэг чинь одоо манай үзэгчид сонирхож байгаа шүү дээ. Одоо энэ ямар шүүхэн хэдэн оноос анх одоо Монголд гарч ирсэн юм бэ? Зээллэг, мөнгөн зээллэг, хонжирт зээллэг. Облигацууд маань болохоор мөнгөн зээллэг одоо хонжирт зээллэг гэж явж байгаа. Тэгээд энэ 30-аад оноос анх эхэлж гарсан. Тэгээд дайны жилүүдэд одоо их одоо өргөн хүрээтэй их гаргаж ирсэн юм шиг байна. Яагаад гэвэл голцуудад дайны үеийн облигацууд харьцангуй их байдаг. Тэр нь бол юу илэрхийлж байна гэвэл дайны жилүүдэд тэр Монгол мөнгө төгрөг гэдэг чинь бол өөрөө нэг алтаар баталгаажчихсан тийм одоо улсын валют байдаг учраас тухайн дайны жилүүдэд жишээлбэл хомсдолтой байсан юм шиг байна. Тэгээд энэ голцоо энэ зээлэхээр одоо энэ облигацууд нь болохоор бүгдээр усан хийдэг баталгаажсан тийм мөнгөний нэмдэгчид тийм одоо үн цаасууд байгаа. Тэгэхээр эднээс энэ одоо нөгөө тухайн үед ард түмэнд одоо бэлэн цалин тавихад одоо төгрөг хүрэхгүй болсон үед энийг голцоо авч хэрэглэсэн юм болов уу гэж харагддаг. Энэ облигацууд бол одоо хонжирт зээлэгчээс хүүтэй энэ болохоор он заачихсан тэдэн он хүртэлгээд тэдэн онд тэдэн хувийн хүн өгнө гэсэн одоо ард түмнөөс хүүтэй мөнгө зээлж байгаа үн цаасны хэлбэр үү. Айвал одоо жилийн эхэнд олгоод жилийн эцсээр ч юм уу тийм хэлбэртэй байсан хүүг нь олгодог. Энэ нь бол нөгөө заасан ондоо бүх тооцоогоо хийж хүүгээ бодож авна гэсэн тийм тооцоонууд байна. Тэгээ энэ дээр хоёлаа харж яхад тэр 30 оноос бараг ихтэйг жигж ерөнхий сайдын үед л одоо облигац гарсан зээлэг гарсан гэж яриад шүү дээ тийм ээ. Тэгээ энэ зураг эдрийг харахаар бас энэ соён цаанаа бол бас их одоо энэ хамгийн хоёр одоо анхны шахуун облигацуудын нэг тэгээд энэ бол латин үсэгтэй байна. Тэг 30-аад он байна шүү дээ. 32 оны облигац. Бус облигацууд бол одоо юу Монгол бичиг тэгээд одоо нөгөө дайнаас 40 оноос хойш үнцүүл батлагдсан байсан гэдэг утгаараа кирилл бичиг үсгүүд. Одоо энд одоо жишээл одоо аргагүй зэрэг дайны тэр чухал үе болж байгаа учраас танк зэвсэглэлийн чанартай юмнууд онгоц нисэж байгаа. Энэ зүйлүүдийг дүрслэн үзүүлсэн байт юм байна. За ийшээгээ явуудаа хоёлаа. Энд бас дараагийн 2 дахь самбар дээр бол дараагийн 2 дахь самбар дээр болохоор энэ өмнөх дайны жилүүдийн бүх облигацийг энэ 1950 оны облигацаар нэгдсэн журмаар бүх облигацуудыг одоо хаасан байдаг. Хаасан. Тэгэхээр одоо энэ облигацийн хугацаанд дуусах одоо дуусгар болсон хугацаагаар өмнөх бүх облигацууд одоо үйлчлэх хүчин төгөлдөр хугацаанд энэ дууссан бүх юмнууд олгоод дууссан байх гэсэн үг үү? Энэ облигацаар үндсэндээ хаасан байдаг.
За авах хөстэй зээлгийн хэмжээнийхээ өгөөд өглөө өгөөд төлдөг. За ингээд шинэ үе гарч иж 50 оноос тийм үү? Тийм. Энэ бол дайны дараах бүх одоо дайны хүнд төцөө нөхцөлд гаргасан облигацуудаа энэ 50 оны облигацаар үндсэнд нь хаасан байгаа. Тэгээд дараад нь бол одоо 55 56 онд облигацууд гараад ерөнхийдөө энэ облигацуудын түүх бол дууссан байдаг. Дөрөв дэх самбар дээр энэ бас их сонирхолтой Бүгд найрамд Монгол Улсын банкны замын чек загвар гэсэн юм байх юм. За энэ ямар учиртай вэ? За энэ замын чекүүд нь болохоор одоо хамгийн том дэвсгэрт нь 500 төгрөгийн дэвсгэртэй байна. За 500 төгрөг гэдэг чинь бол социализм үед бол одоо зүгээр энгийн хүний дундад сэхэтний цалин гэхэд нэг дээдл нэг эрдэм шинжилгээний ажилд нэг 1200 төгрөг авдаг байсан бол энийг одоо гадаадд одоо албан байгууллага төлөөлж хүн их олныг авч явах боломжтой байсан. Одоо жишээлбэл ингээс нэг 10-ыг аваа явуулдаг гэхэд одоо 5000 төгрөгийн чек аваа явна. Чекийнх нь ганц давуу тал нь юу гэхээр одоо энийг хүн хулгайлаад дараад нь банкнд хэрэглэж болдог. Цааш нь гүйлгэнд оруулж өгдөг. Яагаад гэвэл энэ чинь энэ уг хүний хэрэглэж байгаа одоо анхнаас нь явахад байгууллагаас нь хамгийн дараад хөө явуулчихна. Уг хүн өөрийнхөө гараа үсгийг зурж иж баталгааж чинь чек нь одоо төлбөрийн хэрэгсэл болдог. Тийм учраас энийг маш олноор нь аваа явж яхад цаад үндэ эрсдэлгүй. Тэгээд энэ бол тооцоонд ч гэсэн тооцоонд маш амар болох гэдэг тийм их төлбөр тооцоо хийж байгаа хүнд бол энэ ч маш их амар болох. Томилт одоо ялангуяа зөвлөд улсад бол томилт бол бас их явагддаг байсан. 500 төгрөг их л том тоо. Тэр юм одоо ихээр нь авч явна. Одоо тэгээд хөрвөлийн шилж ханшин шилжүүлээд биднээсээ одоо ихийг мэдээж одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж авах ийм тийм асуудал энийг ингээд авч яваад хулгайд алдахад айхгүй эрсдэл багтаагаар авч явж. Энэ санхүүгийн гүйлгэний хэрэгсэл болгож бас нарийн санхүү бүтээл тооцоонд өдрүүлэх нарийн зөв хэлбэрээр орж ирсэн. Одоо энэ чинь дороошны чек гэж байгаа. Энэ дороошны чекийн загвар гэдэг утгаараа энэ бас өөрөө үнцэнтэй. Загвар гэдэг нь болохоор одоо биднээс ийм загвар ийм дороошны чек танад хэвлэж өгч байна. Энийг танах улс хэрэглэж болох уу гэхээр Монголын одоо тухайн улс төрийн төвчөөнийхэн харж үзээд шинжээд энийг биднээс хэрэглэж болох юм байна гэд энийг авч үг үсийг одоо тэнд тавьчихсан бүх алдаа шинж бүх юм үзснийхаа дараа нууцлалыг үзсний дараа энийг авч хэрэглэдэг. Тэгээд загвар гэдэг утгаараа яг энэ нь болохоор их үнцэнтэй юу. За их сайхан үзмэр байна тийм ээ. Энэ бас адилхан бас одоо загвар дороошны чекүүд энэ мөнгөн дүнгээр өөр болоод шүү. Мөнгөн дүнгээр арай бага энэ бол арай бага. Энэ 200 төгрөг хүртэл байгаа. За энэ доотлолын хэсэг тэр их сонирхолтой. Доотлолыг болохоор одоо 90 оноос хойш бас нэг чек гарах гэж үзсэн. Одоо 90 оноос хойш. 90 оноос хойш ардчлалын хувьсгалаас хойш 91 он гэж байна тийм ээ. Тэгээд хийх гэж үзсэн. Энэ болохоор тухайн үедээ тодорхой хэмжээгээр одоо нэр хүнд олоогүй ард түмэн хүлээж аваагүй энэ ингээд түүх болоод үлдсэн. Тэр хамгийн сүүлийн чек гэж одоо Монгол улсын ард түмэнд гаргасан чектэй Монгол ард улс гэж хамгийн сүүлийн чек судлаагүй 92 он. Тэр цаана нэг тамгатай баримт байна. Банкны баримт байгаа. Энэ бол яг миний хувийн одоо дурсамж юм да. Энэ болохоор 1995 онд би Худалдаа хөгжлийн банкнд гүйлгээ хийсэн одоо баримтын чек юм байна. Энэ дээр болохоор $20 7664 төгрөг гэдэг чинь 360 хэдэн төгрөг байна шүү дээ. Тийм 360 хэдэн төгрөгөөр долларын ханш тэр үед тэр байж тийм байсан гэсэн чинь баримт орж үлдсэн чек байна. Яг одоо та бол тэр үед яасан банкнаас олж авсан биш. Энийг бол банкнд авчиж банкнд албан ханшаар тухайн үед цолж авчихсан. Тийм чек байна. Тэгээ одоо өнөөдөр чинь долларын ханш үүдээ 2050 мавтай л байгаа болоо та. Тийм. Тэгэхээр одоо үндсэндээ 7 дахин. Ер нь 6.5 дахин өссөн бол таарч байгаа. Тэгж байна. За их сонин баримт үлдсэн. За дараагийн самбар дээр хоёлаа оръё. Энд за бас энэ 66 оны Монголын мөнгөнд дэвсгэртэй загвар байх шиг байна. За энийг ярилцъя. Энэ болохоор ерөнхийдөө энэ нөгөө үзэсгэлэнтэй болохоор өөрийн ховордууд одоо тийм анхны анхаарал татах зүйлүүдийг сонгож оруулсан байгаа. Тэгээд энэ одоо 66 оны загвар мөнгө.
Загвар мөнгө гэдэг маань болохоор угаасаа одоо энэ тухайн үед Минжургаан зурсан цаасан мөнгнүүд байгаа. Тэгээд энийг бол Минжурга цэрэн бэлгөө хоёроос зурсан гэж ярьдаг тийм ээ. Тэгээд тухайн үед бол тэр хүмүүсийн нэр нууцлагдчихсэн. Тэгээд одоо бол яхан түүх болсон учраас бол дэлгэгдсэн байгаа. Тэгээд энэ бол загвар мөнгө тухайн Энэ одоо энэ загвар би бас цүгэн харж ирсэн байна. Загвар ер нь хитэн ширхэг гардаг юм байна. Танаас одоо энэ тухайн үед бол нэг шаардлага хангалтсан байна. 100 ширхэг юм уу 200 ширхэг гэлдэг байсан гэж ярих юу байдаг. Яг албан ёсны баталгаатай тийм банкны баримтууд бол байхгүй. Зарим энэ мөнгүүд дээр бол бүр онцгой цөөхөн ирсэн гэдгийг бол банкны хүмүүс бол хэлдэг. Одоо энэ бол 93 онд одоо Монгол банкны одоо бидний хэрэгжилж байгаа шинэ мөнгөний анхны загвар мөнгөнүүд бас энэ яг өөрөө бол бас их онцгой ховор. За энэ бол би одоо бас маш олон мөнгөнд цуглуулагч хардсан энэ 000 гэдэг ингээд бүгд дугаар нь ингээд энэ загвар дээр ч одоо бас 001 гэнтэр гэж байх уу? Дандаа 0. Загвар мөнгөн дээр бол ердөөсөө бүх дэвсэг бүх одоо сэр нь бол 00 байна. Маш онцгой ховор тохиолдолд хаяа 1 2 3 4 5 6 7 гэсэн тийм хүртэлх сэртэй загвар цөөхөн мөнгө гэдэг. Тэр нь бол 2000 оны 50 энэ бол таны цуглуулгыг бас чимж байгаа маш их ховор нандин одоо үзмэр. Энэ үзмрүүд төр зөвхөн загварууд, облигац, тэгээд солид гэдэг одоо онцгой ховор хитэн тийм дээжээсээ авчирч. За энд ингээд үзэгчтэй харж байгаа хэрэг энэ дараа ингээд нэгт одоо 5-т тийм ээ 10-т 50 төгрөг гэл интернетийн самбар дээр бол одоо 100 төгрөг 500 төгрөг 1000 төгрөг тийм он оноор юу. Энд ч одоо жишээлбэл 100 төгрөгт одоо хэд одоо өөрчлөгдсөн байна. Одоо хүртэл. За миний багцаагаар тэр чинь 5 байна уу 6 солигдсон. Нөгөө ерөнхий Монгол банкны ерөнхийлөгч нь гарах болгонд солигдож байгаа. Тэгээ заримдаа ерөнхийлөгч нь 2 удаа хэвлүүлсэн энэ төр байдаг. Тэгэхээр энэ дээр чинь тэр болгонд загвар гарах уу? Бүх мөнгө бүх дэвсгэрт өөрийн гэсэн загвар гарч ирдэг. Тэгэхээр энийг болохоор одоо Моломж амцих, тэгээд Чулуунбат их, тэгээд одоо Үнэнбат их гэдэг ингээд зол жаргалынх энтер гэдэг одоо гарсан ерөнхийлөгчийн он нэртэйгээр нь загвараар нь цуглуулсан байгаа байдалтай. Энэ их сонирхолтой магадгүй манай үзэгчд. Одоо тэгээд энэ одоо Монгол банкны ерөнхийлөгчийн мөнгөнд дэвсгэр тэр гаруусах зурдаг тийм ээ. Тэр хамгийн их ховор одоо загвар нь ямар банк ямар үед барьж исэн. За одоо хамгийн ховор гэх юм бол мэдээж зол юу Моломж амцын загвар мөнгүүд. Одоо энэ 1-т 5-т 10-т 20-т 50-т 100-т тэгээд энэ юу 500-т 1000-т энэ болохоор 1993 он хүртэл гарсан загварууд нь. Тэгээд тэрний дараа нь 95 он тэгээд 97 онд Моломж амцих ингээд дуусж байгаа юм. 3 удаа гарсан байдаг тийм. Моломж амцих бол ер нь бол ховор. Тэгээ Моломж амцих 20 жилийн өмнө учраас. Тийм 20 жилийн өмнө. Тэгээ Моломж амцын 1-5-ын загвар мөнгүүд бол ер нь бол угаасаа бүр маш ховор болсон. Цуглуулагч дундаа хүртэл ер нь бол үнцэнтэй үнцэнтэй болж байгаа тийм ээ. За энд бас яг л адилхан саяын одоо ховор загваруудын хичгэл эдэрний он цагийн хувьд бол одоо 2000 он руу шилжсэн юм уу тийм үү? Энэ зол жаргал ерөнхийлөгч. Интернетийн хэдэн загвар нь болохоор 2008 онд Монгол улсын 800 жилийн ой болсон. Тэрэнд зориулж одоо мөнгөн тэмдэгтийн суурин дээр ийм тусгай дурсгалын 800 жилийн ойн загвар одоо юу бэлэг дурсгалын ийм зүйл гаргаад энэнийхээ хоёр талаар нь целлулодлоод гадаадын төлөөлөгч нарт бэлгэлсэн. Тэр 1000 ширхэг гарсан гэдэг байгаа дэр чинь. Энэ 1000 одоо хамгийн дээд 1000 гэсэн тийм тоотой. Тэгээ яг энэ 999 л гарсан юм болов гэсэн тийм. Энэ дээр одоо яг тэрний чинь одоо загвар байна шүү дээ. Энэ болохоор энэ дээр одоо дугаар байна одоо хоёул үзчихсэн. Энэ болохоор загвар учраас энэ дугаартай. Энэ болохоор хувийн дугаартай байдгийн чинь. Энэ тэнгүү загвар учраас 00. Энэ бол маш ховор. Энэ бол
энийг өнөөдөр банкны хүн үзэж байгаад надад хэлж байна л энэ ердөөс нийтдээ 200 ширхэг ирсэн загвар гэдэг нь. Загвар гэдэг нь одоо ингээд яг энэ цаасан хэлбэрээр Тийм цаасан хэлбэр. Энэ чинь бол хоёр талтай целлулотой байдаг учраас энэ ердөөсөө 200 ширхэг загвар ирсэн. Тэрнээс 70 ширхэг нь гадагшаа гарсан. Яг тэгэхээр тэр хүн бол төв банкнд ажилладаг юм нэлийн тийм судлаач мэдж байгаа шүү дээ. Судлаа тоог мэддэг тийм хүн байна лээ. Тэгээд энэ бол ерөнхийдөө бол энэ 200 ширхэг гарсан. Тэгээд тэрнээс нэг 70 нь бол гадагшаа гарсан гэж ярьж байна лээ. За энэ бас үнцэнтэй хавар. Би бол бас урд нь харж байгаа. За энтэй талт их сонирхолтой. За энэ бас нэг цуглуулгын одоо юу гэх юм манай үз сонирхол шүү дээ. Энэ одоо сэрийн дугаартай артатлын таан бүгдээрээ их энэ ижилхэн байх юм. солид мөнгө гэсэн тийм цуглуулагч хүний одоо яг цаасан мөнгө цуглуулдаг хүмүүсийн хийдэг цуглуулгуудын бас нэг хэлбэр л дээ. Одоо нумизматиктууд шууд тэгж хэлэхгүй солид мөнгө гэж хэлдэг тийм. Энийг болохоор юу Европт бол тодорхой хэмжээгээр ач холбогдол өгдөггүй юм шиг байна. Ер нь бол Азад бол маш их сонирхдаг. Энэ яагаад гэвэл бүх дэвсгэртүүд нь дэвсгэртэх сэрүүд нь ижилхэн байна. Тийм харагдаж байна тий. Тэгээд 4 8 оронтой байна тийм 7 оронтой байдаг. Тэгээд энэ болохоор яг 7 оронтой гэдэг чинь 10 сая дэвсгэр дотор нэг ширхэг байдаг. Тийм мөнгнүүд. Тэгээд эднээс 10 сая дотор давцахгүй нэг л байдаг тийм. Тэгээд яг энэ бол уг утгаараа өөрөө ердөөсөө Монголд бол яг тодорхой хэмжээгээр өөр юм гэсэн тусдаа үнэлгээ байдаг. Тэр үнэлгээг нь биднээс олж авч зөвлөлдөг. Ер нь бол Солонгост миний сонссноор бол ард түмэндээ шууд гүйлгэнд гардаг юм байна лээ. Ард түмэн бүр ингээд бүх бүтэн квартал ойчрлоод зогсож байгаа банкнаас шинэ мөнгө гаргахад манайд бол одоо энэ бодолтой мөнгө гарах уу? За Монголд бол бодолтой мөнгнөөс гарсан гэж би нэг л түүх сонссон. 20 мянган төгрөг ховдоос олцсон тийм түүх. Тэрийг манай нэг цуглуулагч бас гүйлгэнээс олж авсан. Тийм зүүн даас нөгөө автомашины дугаар Гонконг гэдэг ямар нэгтэй тэр шиг л энэ бол дугаар солид мөнгө гэдэг бол тийм учраас сонирхолтой хэлбэрээр энийг хөгжүүлдэг юм байна. За ингээд үзэгчтэй одоо цуглуулагч Бадрагийнхаа сайхан цуглуулгаар үндсэндээ энд нэг 8 самбар энэ цуглуулгынхаа дижис тавьсан юм байна. За тэгээд танд амжилт хүсье. За тий цуглуулагчд нь улам барьж болтгоо гэж өрөөгдөө. За үзэгчтэй одоо бас нэг цуглуулагчийн витрин дээр хурж ирээд байна. Энэ цуглуулагч бол Төрмөхийн Балдан дорж гэдэг залуу байна. Энэ залуу маань одоо манай Монголын 1925 оноос эхлээд өнөөг хүртэл гарсан гүйлгээний зооснуудын ариун баян цуглуулагтай юм байна. За ингээд танд өнөөдрийн зоос судлалын албаны 25 жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа. За хэдэн оноос эхлээд энэ зоос цуглуулах сонирхолтой ажлыг эхлэвдэ? Би 1987 оноос анх зоос мөнгө цуглуулж эхэлсэн. 7 настайгаас гэсэн үг л дээ. За бүр хүүхдүүд байсан. Тухайн үед бол бидний үеийн хүүхдүүд бол ундааны бөглөөд иж тоглодог байсан. Ундааны бөглөөнөөс гадна тухайн үед гүйлгээний зоос мөнгнүүд хэрэглэгдэж байсан. Эхлээд ундааны бөглөөс эхлээл дараа нь зоос мөнгө цуглуулаад. Тэгээд зоос мөнгө цуглуулах сэтэл маань болохоор газраас нэг тухайн үеийн Чехословакийн нэг зоос олсон. За. Тэр бол нөгөө гадаад мөнгө байсан учраас сонин санагдаад. Тэгээд түүн дээр Монгол зооснуудаа нэмэл. Тэгэл миний цуглуулгын хамгийн анхны эхлэл тавигдсан да. За их сонирхолтой бол 7-оос сургуульд орж байгаа үедээ үргэлжлэл энэ юм цуглуулах хоббинд хөтлөгдсөн байх нь. За тэгээд энэ сайхан витрин дотор бол маш нямбай ер нь цуглуулгын жинхэнэ ёс жайгийн дагуу гэдэг юм уу тийм ээ цуглуулсан баг. Энэ цуглуулгын дэж эхнээс нь хоёлаа үзэгчдэд төлөөлье. За энэ Монгол бүгд найрамдах Монгол ард улсын буюу ардын хувьсгалаас хойш 1925 онд хувьсгал хийснээс хойш Монголын гүйлгээний зоос бол гүйлгээнд орж ирсэн байгаа. Гүйлгээний зоосууд бол одоо энэ ингээд 8 ширхэг байна. Хамгийн анхны. Анхных тийм ээ.
зис зоос А байна. энэ гүйлгээний зооснууд нь болохоор ардын үсгтийн 1925 он, богдхаант Монгол улсын олонний өрг бичсний 15 он гэдэг. Энэ зоосыг бол хүмүүс бас гайхдаг л да. 25 оны юм бол яагаад 15 он гэдэг Монгол өвчөр бичсэн гэдэг. Энэ нь бол угаасаа юм 2 он тоглолттой холбоотой. Энэ анхны зоос мэн болохоор эхний 1-т 2-т 5-ын мөнгө нь зоос нь болохоор зисээр 10, 15, 20 50 мөнгө. Тэгээд 1 төгрөг нь болохоор мөнгөн зоос. Цэвэр мөнгөөр. Тэгээ цэвэр мөнгө. Энэ 10, 15, 20-ын мөнгө нь болохоор 500-ын сөрцтэй. 50 мөнгө 1 төгрөг нь болохоор 900-ын сөрцтэй. Ийм цалин цагаан мөнгө. За. Хамгийн анх бол Эндээс ч одоо энэ цуглуулагчдын хувьд бол 15 мөнгө нь нэлийн хорт тооцогддог одоо тийм ээ. Тухайн үед маш бага тоотой гарсан болоод тэгж гинөө. Юунд аваа? энэ бас их сонирхолтой. Тухайн үед яг гүйлгээнд энэ зоосон мөнгнүүд энэ байсан ч гэсэн дараагийн онуудад гүйлгээний зоосон мөнгнүүд гараад устгалд ороод Устгаж ийсэн байх юм дараагийн он гарч. Монгол хотноос бол устгаж ийсэн түүх бол би хөгшчүүдээс бол сонсч байсан. Тэгэхэд устгалд аль нь орсон бэ гэхээр одоо 1-т 2-т 5-ын зис зоосыг бол Монгол банкнаас сонсмолоор нь очиад одоо энэ бидний мэдих Насгид орчин хөшиг бол цутгсан сураг гэдгийг. Тэгэхээр тийм юм ярьдаг шүү. Тэр 15-ын мөнгө нь яагаад ховорцсон бэ гэхээр 15-т 20-ын мөнгө бол бас жоохон ховор. Энэ нь болохоор нөгөө манай монголчуудын идэл хэрэглэлтэй холбоотой хөөргөний толгой хийх маяг. Ер нь яг 15-ын мөнгө таардаг юм шиг байна. Тийм болохоор бас их ховор. Одоо энэ гүйлгээний зоснуудаас өнөөдөр хүртэл гарсан гүйлгээний зоснуудаас хамгийн ховор хамгийн хүндтэй нь бол 15-ын мөнгө л болчиход байгаа юм. Энэ бол тийм цуглуулснаар тийм байх шиг юм тийм байна тий. За ингээл он дараа манай цуглуулагч маань бүх зооснуудыг тавьсан байна. За ингээл 1925 он тийм үү дараа нь 37 он за 45 он за ингээ нөгөө 59 оны одоо нүхтэд зооснууд хүртлийн тавигдсан байна. За энэ дотор бас дурсгалын бас зооснууд байна шүү дээ. 25 оноос хойш 2001 оны хугацаанд бол нийт гүйлгээний 59 зоос гарсан байдгийг. Бүх дүнгээр за энийг болохоор яг гүйлгээний зориултаар бол 59 энэ дээр нэмээд одоо бид бүхний нөгөө 1 төгрөгийн шар зоос гэдэг. Энэ болохоор өөрөө дурсгалын зориултаар гарсан боловч гүйлгээнд орсон байдаг. Гүйлгээнд явж ирсэн тийм. Тэгээд ингээд 8 төрлийн зурагтай. Тэгээ энэ өөрөө 4 төрлөөр бол гарсан. 4 төрлөөр орсон. Тэр 8 ширхгийн зурагтай нь болохоор өөрөө гүйлгээнд юу дурсгал зориулсан боловч гүйлгээндээ орсон. Тэгэхээр гүйлгээнийхээ зоосон дээр нэмэгдээд нийт нөгөө гүйлгээнийхээ 59 зоосон дээр 8 нэмэгдээд 67 гэж гүйлгээнийх гэж явдаг. Энэ болохоор нөгөө материалууд нь өөр гэдэг нь болохоор ардын үсгтийн 50 жилийн зориулсан энэ 1 төгрөгийн зоосон болохоор алт, мөнгө, гуйл, никл гэж 4 төрлөөр гарсан гэдэг онцлогтой. 50 жилийн ойхон тийм. Энэ таны энэ цуглуулгын дотроос би харж байгаа ардын үсгтийн 50 жилийн энэ никл байна. Тэгээ энэ бас ховорд цуглуулагч тооцдог байна тийм. Яг 250 ширхэг гарсан гэдэг тоо баримт бол байдаг. Бусд гуйл нь бол яг хэд гарсан нь бол тодорхой тоо бол байхгүй. Мэдээж гүйлгээнд орж байсан гэдгээр бол гуйлын зооснууд нь бол их хэмжээгээр гарсан. За 80 донд бол тий 70 донд бол эн чинь автобусанд хүртэл одоо задлуулаад өгөөл гүйлгээ нь маш хэрэгжилж ийсэн л да. Бид бол энэ цаг үеийн одоо мэдх юм тийм ээ. За ингээд хоёрт Балтанд орж цуглуулагчийн хоёр дахь витрин дээр чинь дараагийн энэ витринд бол за 1994 оны гүйлгээний зооснуудыг иж бүрэмд маш сайхан цэвэрхэн зооснууд байна. За энэ 2001 он тийм үү 1970-аас 81 он тийм. Энд бол одоо бас нэн ховор зоосон мөнгө бол одоо бас гайгүй үз. Байгаа. За энэ гүйлгээний зооснууд байна 70-аас 81 онд бол онууд нь өөрчлөгдсөн боловч яг хийс хэлбэр хэмжээ материал нь бол яг адилхан байгаа. Гэхдээ энэ дээр бол та бидний нөгөө баг ахуйтай хэрэгжилж өссөн. 81 оны дотроос 80 оны 10-ын мөнгө бол цуглуулагчтай мөнгө бол ховор байдаг. Тухайн бас тоо хэмжээ нь бага л гарсан юм шиг. Тэгээд тэр байна тийм ээ цаана. Тэр дээдэлтэй байна уу? Энэ байна уу? Энэ 81 оных байна шнэ. Тэр дээдлийнх нь. Дээдлийнх нь. Тийм. За 80 он гэж бичсэн байгаа юм тийм. Энэ 80 81 оны хоёрыг ч одоо яг адилхан бүтлэн оны бичиглэл нь өөр байх уу? Тий, оных нь зоосон дээр бол оных нь бичигдсэн. Яг сонирхолтой байна. 80 оных нь 10 мөнгө бол
тухайн үед одоо цөөхөн гарч ирсэн юм уу эсвэл одоо хэрэглээнд яваад алга болсон юм уу ийм байдал. За тэгтлэнч би энэ бидний дотор нэг сонирхолтой үзмэр харж байна. Энэ дор одоо баг зүсгдээгүй туушаараа зуутын дэвсгэрт байж шít одоо энэ маш их сонирхолтой маргаж байна. Энэ тухай ойлоо ярил. Энэ сүүлийн үед бол бид нар бас нэг баярлж байгаа. Яагаад гэхээр гадаадын олон улс орнууд бол цаас мөнгө бол зүсэгүүгээр гаргадаг. Тэр нь юу вэ гэхээр гүйлгэнд орох зорилтоор биш. Одоо цуглуулагч бид бүхэнд зориулаад сүмнэр маягаар яг жинхэнэ мөнгийг зүсэгүүгээр л гаргадаг байхгүй. Гэтэл 2013 онд манай Монгол банкнаас цуглуулагч нартай зориулаад ийм зүсэгүү мөнгө гаргаж авсан. Гэтэ энэ бол бас илбэг биш л дээ. За энэ хичнээн гаргасан бол энэ тоо ширхэг нь бол сураг сонсгоны бол нэг 500 ширхгийг бол дурсгалын зорилтоор бол гаргасан юм байна. одоо дүрсийн тоогоо тарагдж байна. Сүхбаатарын юм тоогоо зүсээгүй яг мөнгө маань яг 1 2 3 4 5 игнэгээр тийм ээ дээшээ 100 ч байдаг юм уу ингээд дээшээ бол хэд байх вэ? те доошоо ингээд 5 5 9 45 гэдэг нэг хавтгаараа бол тэгж гардаг юм байна. за тэгвэл их сонирхолтой. Энэ бол цаашдаа бол нэлээд үнцэнтэй сонирхолтой одоо үзмэр болох. 2013 онд зүсэгүү гаргасан. Тэрнээс өмнө бол Монгол зүсэгүү гаргаагүй. Тэрнээс хойш бас гарах хэсэг нь бас тодорхой болсон. Одоо тэрнээс хойш гаргаагүй юм байна тийм үү? Гаргаагүй байгаа. За их сонирхолтой таны энэ үзмэрт багтсан байна. За энэ бас дараагийн битрийн дээр хэлж энд бол Монголын дурсгалын их сонирхолтой зоосны цуглуулга тавьсан байна та. Би бол гүйлгэнээс гадна дурсгалын зоос болдог. Дурсгалын энд бол Монголын дурсгалын зооснууд байна. Тэгээд энэ Монголын дурсгалын зоос нь болохоор никл, зис, гуйл, алт, мөнгө янз бүрийн үнд металл дээр бол хийдэг байгаа. Ер нь хэдэн оноос энэ дурсгалын зоосыг Монголд гаргаж эхлэв? Дурсгалын зоос бол 1976 онд Монгол банкны 50 жилийн хойд зориулсан. Монгол банкны зураг бүхий 10 төгрөгийн нэрлэгдсэн үнэтэй никл зоос байдаг. Тэрнээс л ер нь Монголын дурсгалын зоос эхэлсэн байгаа. За ер нь энэ дурсгалын зоос бол таны энэ ариун цуглуулагч хичнээн ширхэг байна юм. Одоо л хэд тагчаад байгаа юм багцаа. Ер нь бол дурсгалын зоос 76 оноос хойш өнөөдрийг хүртэл 500 орчим зоос гарсан гэдэг тоо баримт байдаг. Маш олон байна тийм ээ. Надад бол дурсгалын нэг 80 орчим зоос байгаа. Би бол дурсгалын ихэвчлэн мөнгө зоос цуглуулдаг. За бас цуглуулыг үйл цаашдаа бол никл литр гээл тийм ээ. Зэсгээл явах нь шүү дээ. Энэ бас их сонирхолтой өнгөтэй зооснууд байх. Ер нь энэ өнгөтэй зоос одоо сүүлийн үед маш ихээр хэрэглэгдэж шүү дээ. Өнгөтэй зоосны их хизээнээс юм бэ? Өнгөтэй зоос бол 1996 онд бол Ирвэс, Шонхор, Тахи, Хавтгай гэдэг ийм дөрвөн зоос өнгөтэй бол анх гарсан байдаг юм байна. За. Монголд бол одоо өнгөтэй, өнгөгүй тэгэл 9 жилийн дурсгалын зоосууд бол гарч байгаа да. За энд цаана одоо энэ бүрэг цоолборлсон тахи байна, чон байна. Энэ одоо бүрэгдтэй энэ алтан бүрмэл зоос уу? Энэ болохоор 925 сөрцтэй мөнгөн зоосыг 999 сөрцтэй алтаар бүрсэн. За алтан бүрмэл зооснууд байгаа. Энэ зооснууд бол хамгийн анх бол энэ саран доор үлж байгаа чон гэд энэ зоос орсон. Дараа нь тахи, дараа нь энэ шонхор орсон. Эдгээр зоосноос энэ саран доор үлж байгаа чон нь бол дэлхийн их олон одоогийн үзэсгэлэнгээс бүхэл шагналыг авсан. Монголын шилдэг дурсгалын зоосны нэг л дээ. За энэ ийм ер нь одоо ингэ цоолборч хийсэн энэ бүрмэл зоос тоогоор нийт хэд гарсан. Энэ бол одоо нэг зоос нь бол 2500% хэвлэгдсэн байгаа. Одоо ингээд цувралаараа гарч байгаа. Эхнийх нь болохоор чон, дараагийнх нь тахи, тэгээд дараагийнх нь шонхор. Одоо энэ оны 4 сард мөн өөл шуу гарахаар. За энэ доотатлын игнэнд бол одоо нөгөө Шваровский шигтгээтэй зоос гэж цуглуулагч ярьдаг. Тэр байх нэ тийм. Тэгж би ойлгож байна. Тэгээ энэ ч одоо хэдэн ширхэг цуврал гарсан гэдэг юм. Энэ бол одоогийн байдлаар ер нь нийт 6 цуврал гарч байгаа. 7 дахь нас энэ оны 4 сард нээлттэй хийхээр болж байна. Одоо ямар цуврал гарах гэж байна? Одоо бол Шваровский шигтгээгээр нүдийг нь хийсэн шонхор. За хэлэгдлээ. Эндээс чинь за миний мэдж байгаагаар аль нь үнцэнтэй ховорд ороод байдаг үлээ дээ. Нэг зоос нь.
Ер нь бол ховны цуглуулга гэдгээр бол бүгдээр л үн цэнтэй. А гэхдээ мэдээж үн цэнтэйгийн дор бас өөр үн цэнтэй байгаа. Үн цэнтэйгийн дээд үн цэнтэй. Үн цэнтэйгийн дээд үн цэнтэй буюу мөнгөөр үнэлэх юм бол яг миний зөвлөлд хамгийн үнэтэй нь бол энэ 2007 онд гарсан Swarovski шигтэй Cola буюу нохоо зэх гэдэг энэ зоос. За тийм. Энэ зоос бол яг л бус зоостойгоо ялгаагүй 2500% гарсан боловч бас л чонтой адилхан олон улсын дэлхийн зоосны үзэсгэлэнгээс ихэнх шагнал медалийг нь авсан. Тэгээд дээрэс нь одоо ховорцсон. Тэр утгаараа бол хамгийн үнцэнтэй зоос болж байгаа. Анх гарсан үннээс бол хэд дахин илүү өссөн. За. Тэгэхээр энэ цуглуулга гэдгийг ач холбогдол бол тухайн цаг үедээ энэ цуглуулга дайжуулахын тулд олж авах гэдэг бас нэлээх хөдөлмөртэй. Энийг одоо цэгцэлж нэг одоо цуглуулгын хэмд оруулна. Одоо энэ сав баглаа бодолд нь одоо сайхан эмхэл цэгцэлнэ гэдэг бол одоо цуглуулгач юм бас хөдөлмөр юм гэж бид ойлгож болох юм. За тэгээд энэ сайхан үзэсгэлэнд оролцоо танд баярлалаа. Цуглуулгач нь улам хариуч болтугай гэж өрөөе да. За баярлалаа. За одоо бид нэгэн цуглуулагч залуугийнхаа витринд ирээд байна. Энэ бол Жаргалмаагийн Бихболт гэдэг залуу байгаа юм. 2005 онд техник технологийн сургуульд төгссөн. Таны бас үзмэр ингээ витрин дээр нэрээд ажиллаж байхад бас их сонирхолтой юмнаас үзмрүүд харагдаж байна. Энэ Чингис хааны их эзэн Чингис хааны маань дурсгалын зоосууд байх юм. За эндээс эхлээд үзэгчдээ энэ танилцуулъя. Энэ наадлын хоргонд байгаа 2002 онд гаргасан Чингис хааны мөнгөн зоос байгаа. За энэ хажуу талд нь байгаа нь 2014 онд гаргасан Чингис хааны зоос. Сонжин бодогдох хөшөөний дүрсээр хэлгсэн. За тэр нь жижигрүү суулбар нь болохоор 0.5 грамтай алтан зоос. 14 онд гарсан юм байна. 14 онд гарсан алтан зоос нь байгаа. За тэр болохоор баруун талд нь байгаа нь болохоор 124 грамтай Чингис хааны цэргүүд нэртэй алтан зоос байгаа. За тэгээд энэ доор байгаа зоос бол Хятадд хийсэн 5 оны Чингис хааны өргөдөө зоос байгаа. За тэгээд энэ хажуу талынх нь Казахстанд хийсэн Чингис хааны зоос байна. Одоо Чингис хааны маш олон улс зоос хийж байгаа. Чиний ороо хийж идэв энэ одоо. За миний мэдгээр нь 10-аад улс хийж байгаа. Тэгээд энэ хажуу талд нь Cook Island-аас гаргасан Чингис хааны 12 дугаар зуун гэсэн Чингис хаан гэсэн зоос байна. За тэгээ энэ Конго улсаас гаргасан 10 франк байна. Монголын дайчид гэсэн. Монголын дайчид гэсэн байна тийм ээ. За. Энэ тэгээд та бол бас Чингис их эзэн хааныхаа зоосны цуглуулгын хийж бүрэн цуглуулга хийсэн одоо зорж явсан байна тийм үү? Тэгж ойлгох уу? Энэ одоо үзэсгэлэнгийн маань энэ хэсэг юм сонирхолтой. Ер нь бол 10-аад улс хийчихсэн байгаа тийм. Одоо бид өнөөдөр чинь одоо энэ зоос судлалын холбоо Монгол Банктай хамтраад өгөөдөө хааны зоосыг гаргаад огоо тэмдэглэж байна тийм үү? Цаашдаа бол 37 хаадын зоос гаргана гэж байна. Ийм ярьж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энд хайсан үлэг хаан гэж за нэлээ эртний зоосууд дээд 1310 оны зоос байгаа. Хайсан үлэг хааны зоос гэдэг. Зоос байна. Тэгээд ийш хажуу тал руу Хил хаатын улс гэж байдаг. Хил хаатын улсын Абага хааны зоос байна. Аргун хааны зоос байна Хил хаатын. За тэгээд Казан хааны зоос байгаа. За тэгээд Алтан ордны Жанабеко хаан Гехмита хаатын зоос байна. Та дээжийн авцраад өнөөдөр энэ юунд тавьчихсан юм байна тийм ээ. За энтэй ч бас энд бас хаатын зоосууд байгаа. Тэгээд Хөвлөө хааны сая жин 15 онд гардаг Хөвлөө хааны зориулсан зоос байна. За доор нь саяхан өнөөдрийг гардаг өгөөдөө хааны юм зоос байна. За энэ хажууд нь байгаа. За энэ гэрэг хэлбэртэй энэ Iceland Open гэдэг байдаг. За тэрнээс гаргасан гэрэг хэлбэртэй Хөвлөө хааны. Хаанаас гинэ? Iceland Open гэдэг. За тэрнээс гаргасан гэрэг хэлбэртэй Хөвлөө хааны зоос мөнгөн зоос. За энэ сонирхолтой энэ нэлээд ховор ягаад гэвэл энэ тайлбар дээр Монголын хаан гэж ярьж байгаа. Энэ тайлбар дээр байдаг. Хятадууд болохоор Хөвлөө хааныг манай хаан гэдэг. Тийм учиртай зоос байна. Энэ хажуу талд нь Хятадын гаргасан Хөвлөө хааны зоос байна. За 5 он гэсэн. За
За тэр цааталт нөгөө Хувлаа хааны усан болоотын зурагтай. За энэ саана гаргасан бэ? Монголын дурсгалын зоос. Манай Монголын зоос. Доотод талд нь бас байна. За энэ 92 онд гарсан Өгөөдөө хааны зоос хоёлоос гаргасан мөнгөн зоос байгаа. За. За энэ хажуу талд нь болохоор Казахстан гаргасан Тоглон төмөр хааны зоос. Байна. Энэ бас нэлээд сонирхолтой. Ховор. Энэ Казахстанных одоо цувралаар гаргаж байгаа. Одоо жишээ нь Чингис хаан энд байна. Тоглон төмөр хаа, Атила хаа гэх мэтлэр ингээд хаадын цуврал бас явж байгаа. Явж байгаа юм тий. За бас Казахстан төгөлгийн айхтар энэ манай хаадын зоосыг цувралаар гаргаж байгаа. Энэ дээд талаас нэлээд энэ сансрын нэслийн 30 жил зориулж гаргасан. За нэг Жанибек хоёр баатрын зурагтай зоос байна тийм ээ. Тий, мөнгөн зоос байна. Хажуу талд нь тэр Оросын нийслэг зориулсан соёл сүлгийн бас давхар сансрын хөлгүүдийн зурагтай хоёр зоос байгаа. За тэгээд тэр цаана ялтын 70 жилийн хойд зориулсан Казахстан төвлөрсөн зоос байна. Энэ дугтуун дээр байгаа За энэ нэгдсэн үндэсний байгууллагууд 40 жилийн хойд зориулсан гаргасан медальон байна. медальон уу? Энэ мөнгөн медальон Монгол гэж бичсэн. Нөгөө талд нэгдсэн үндэсний байгууллагын эмблем логотой. За энэ Монгол ахуй харуулсан юм байна уу? Монгол гэр морьтой хүм байгаа. Дээр нь Монгол гэд кириллээр бичсэн. За энэ сайхан 93 наадамтай хэсэг байх шиг байна. Энд болохоор би спортыг голцоо оруулсан. Сая энэ ихний юунд дээр хаатайгаа оруулсан би. За одоо спортын хоёр дахь нь болохоор спортын ягаад гэвэл одоо манай спортын дэлхийн монголчуудын нэрийг гаргаж байгаа спортын хоёрт нь нэгдүгээр таадууд байна. За тэгээд энд болохоор 2008 оны Бээжинг олимпиад орсон. Олимпийн медальтай даврагуудын хөнгө тийм энэ байна. Тусгалаас байна. Зоосууд байна. За тэгээд энэ спорт дундаа энэ 1984 онд болсон сайн санааны тоглолт гэж болж ирсэн. Тэрэн зориулсан Монголын бай тарваны багийг илэрхийлсэн тийм үү? Бай тарваны дүрстэй 14-г нэрсэн үнэтэй никл зоос байгаа. Никл. Энэ ч бас товор байдаг бах тийм үү? Энэ хажуудлынх нь 1984 онд бас сайн санааны тоглолтын зориулсан бас никл 14-ний үнэтэй зоос байна. Энэ болохоор цувралаа улс улсаас ингээд цувралаар гаргасан. Манайхаас болохоор бай тарва морин уралдаан хоёр орсон. Ийм зоос байна. Сайн санаанд тоглож одоо тэр үе чинь одоо зөвлөлт тэр социалист системээр орнууд орж ирсэн болдог байсан тийм ээ. За энэ хажууд нь 2000 оны Олимпийн тоглолтод зориулсан чөлөө жудо бүхийн хоёр мөнгөн зоос байна. За энэ доотлолт ном сум харж байгаа 1996 оны Атлантын Олимпиад зориулсан мөнгөн зоос байна. За хажуудлынх нь болохоор 2000 зориулсан зоос байгаа. За энэ дээр одоо бас за энд нэг хоёр зоос байгаа. Энэ болохоор Бээжингийн Олимпиад зориулж гаргасан хоёр шиг зоос байгаа. Тэгээ энэ зоосон дээр нэг юм бас хэлмээр санагдаж байна. Энэ манайх зоос хийлэхдээ coin invest юм уу эсвэл гадаадд захиалгаар хийж байгаа. Тэгээ энэ 2008 оны Олимпиад зориулсан морь хариж байгаа спорт тийм хажууд Монгол бичгээр бичсэн байгаа. Тийм үү. Монгол бичгээр бичсэн буруу талаар харуулж бичсэн баг шүү дээ. Тэгж. Тийм одоо жишээ нь Монгол банкнаас энэ дээр хяналт тавиад иймэрхүү алдаа байвал бас засвармаар санагдаад байт бас. Гэхдээ энэ ч бас ийм шүү. Цуглуулганд одоо ийм алдаатай. Гэхдээ энэ ийм баггүй юу? Энэ тэр чигээр алдаатай гарсан. Бүгдөө нэг шиг биш. Нэг шиг алдаатай бол ховор болно. Тэгнь. Бүгдөө ингэ алдаатай хийсэн. Тэгвэл тухайн үедээ хяналтч бас жоохон муу байсан гэж хэлж болох талтай. Хэдэн он гинэ? Энэ 2008 оны Бээжинг Олимпиад зориулж гарсан зоос. За энэ нэг бас нэг юм алдаатай том алдаа хийжээ гэж хэлчих одоо бас дэлгэн. Тэгээд одоо зарим жилтэй зооснууд байгаа. Жилтэй зоосон дээр хан зөвчтэй байгаа. Тэднийг л одоо байхгүй болон coin invest одоо манай тэр Монгол банкнаас зөвшөөрөл авч байгаа шүү тий. Тэр бол одоо бас Монгол зоос хэрний уртаа талд нь юан илэрхийлсэн тий. Тэгэхээр бид бол Монгол улсынхаа каталогд орж байгаа. Өөрийнхөө дэлхийн хэмжээний одоо соёлын түүхийг бүтээж байгаа шүү дээ. Тэгээ үн цэнтэй мөнгөн алтан алдагдсан гэдэг. Тэгээ тэн дээр бол одоо бас өөрийнхөө төгрөгөөр илэрхийлсэн, өөрийнхөө валютаар илэрхийлсэн үн цэнийг тавина гэхээс гадны ямар нэгэн валютыг тавих бол жоохон зохимжгүй юм байна лээ тийм ээ. Бид бол одоо танай холбооныхын ч гэсэн тэгж ярьж байгаа юм байл. Энэ бас цаашдаа бол энэ эрх барьдаг энэ банкны удирдлагууд энийг хяндаг усуд бас анхаарал Монгол банкнаас жоохон хяналт тавиасаа гэж бодож байгаа. Тэгээ энэ coin invest одоо жишээ нь манай нэрээс өмнөөс зоос хийж байгаа. Гээд манай банкнаас хяналт тавиад давхар тэр хэвлэг 2000 шиг хэвлэгдэхэд нэг 100 ширхэг Монголд ирдэг байгаасаа одоо сүүлийн зооснууд хэвлэгдэнгүүд ерөөсөө ирэхээ болсон. Coin invest-ээс шууд зарагддаг болсон. Тэгэхээр жишээ нь одоо чи Монгол банкн дээр цуглуулагч манай холбоон дээр
одоо бас зарагддаг бол бас их зүгээр байгаа. За энэ бол тодорхой асуудал та манай бэхэр цуглуулагч манд өвшүүлж штэ. Энэ бас ач холбогдолтой. Энд нь бол харьцаад ингэдэг системд орохгүй бол энэ бид бас өөрийнхөө үнд баялгаа. Тэгээ яриуч бас их юм байгаа л да. Одоо энэ Coin Invest одоо жишээ нь саяны зан удрын зоос одоо хаадын зоос бол Монгол зураач сурж байгаа. А Coin Invest хийж байгаа зооснууд бол гадаад зураач хийж байгаа. Тийм учраас бас тэн дээр нь бас их хэмжээний хяналт тавиад байж байгаа. Сандаа өгөх ядаж тийм ээ эхлээд. Тийм шүү одоо энэ бол эргээд ирээдүйн үед үлдэн дэлхийн маш олон энэ нумизматикууд үзэл сонирх нь ийм учраас энийг бол яг үнэн бодтой ирээдүйдээ маш хэрэгтэй зүйл болох бүтээх ёстой гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй. За баярлалаа. Энэ дэтэдлийн за энэ болохоор өвлийн олимпиад зориулсан зооснууд байна. За өвлийн олимпиад энэ олимпиад дэлхийн аваргуудад зориулж ирнэ голцоо ойдон зориулж зоос гаргадаг. Энэ доогуур болохоор хөл бөмбөгийн дэлхийн аваргууд зориулж гаргасан зооснууд байна. За ингээд спортын нөгөө зоосны цуглуулга. Энд бол одоо гадаадынх ч байна, манай Монголынх ч байна. Тийм ээ. За ингээд одоо цуглуулагчийн маань бас нэг ан амтантай холбоотой цуглуулгын витрин дээр ирээд байна та. За энэ доотодлын цуглуулагч одоо хотонтой бас эхлээд байна. Энэ ховорцсан амт ингээд гаргадаг. Ховор амт. Тэгээ ховорцсан амт энэ хотон шувууныг гаргасан байгаа. 96 он. Тэгээ 96 онд гаргасан. За тэгээд энэ нөгөө Сваровский шигтгээтэй гэдэг байгаа халагдаах, мазаалаа, гон шоу гэдэг хилэнцгээд явдаг. Энэ Сваровский шигтгээтэй зооснууд байна. За энэ доор эрт галуун амт динозавруудын зурагтай зоос байна. За энэ одоо дэлхийд бас цувралаар гарч байгаа энэ дэлхийн улс улсаас шуугаар гаргадаг. Түрүү жил манайхаас энэ бүргэд орсон байгаа. Ховорцсон шувуу гэдэг. Гэх мэтлэнгээр ингээ гарч байгаа. За энэ дэтэдэлт бол одоо бас за тэр холограмтай гэдэг байгаа. Холограмтай гэдэг нь одоо яг нэг талаас тод харагдана, нэг талаас бүдэг харагддаг гэх чинь одоо тэр хоёр дахь зоос юм. Тийм далаан бүргэд байна. Далаан бүргэд байна тийм ээ. За энэ ихсэн. Энэ бол хичнээн тоогоор бол хичнээн ер нь бол ихэнх зоос бол 2000 хувь хийгдэж байгаа л да. Одоо нөгөө 2000 орчим л гарч байна тийм ээ. За энэ түрүүний одоо бид нар ярьсан нөгөө нохоо зэх юмтай сэр явж байгаа. За нөгөө чон үлж байгаа хэсэг нөгөө тахи маань юм чонтой зоос маань Москвад болсон олон улсын зоосны үзэсгэлэнгээс шагнал авсан. Одоо бас их ховордож байгаа зоос. Тийм байна тий. Нэлээд ховорд. Энэ доотодлын хэсэгт юу байна? За энэ ховорцсан амт гэдэг байгаа. Тэгээд энэ дээр болохоор тахи байна, аргал байна. За тэгээд хавтгаа байгаа, ирүүс байна. За тэгээд энэ цувралны нийтдээ 8 зоос гарсан юм уу? Яг цувралж биш. 92 он. 86 оноос энэ болохоор 76 оноос гарсан байна уу? Бүр тийм байна. Тий, тэгж гарсан байгаа. 76. Тэр хавтгаа энэ аргал энтэн төрүүлж байгаа. Тэр Першваский хатад зориулсан Першваский гэдэг энэ бас гарсан байна. За энд бас нэг сайхан могоо жилд бэлэгдсэн юм 2500 төгрөгийн том зоос байх юм. Тэр 2001 онд гаргасан 2001 он могоо жилд зориулсан 5 унцын 155 г хэмжинтэй мөнгөн зоос байна. За энэ 2002 оны морин жилд зориулж гаргасан 5 унцын бас 5 өвц гэж ярьдаг да гадаад юм. Энэ мордын одоо давхиж байгаа байдлыг энэ өөрийн чинь сая яриад байсан гадаадын зураач цусна уу? Тэгээ энийг би тэгж бодоод байгаа. Энийг хятадд хийлгэсэн зоос. Тэгэхээр мор идэр бол Монгол мор биш л харагдаад байна тийм үү? Тэгэхээр одоо яг гэхдээ Монгол юу? Тэр зам одоо энэ зоосны юу бол энэ жил дээр их юу гарч ирж байгаа. Одоо тэр ханцтай ч юм уу арай нэг ондоо гарч ирж байгаа. Та бол одоо үндэснийхээ морь бол одоо үндэсний сайхан хүлэг байгаасаа тийм үү? За тэгэл ан амтан эдэр бол илэрхийлж байгаа байдал. За тийм өшөө юун дээр шүмжэлтэй хандаад байлаа. Тэгээ одоо энэ сая гардаг 40 жил гаргасан энэ зоос. За Coins маш сайхан зоос. За энэ бол товгор биш үү? Тэгээ товгор дээр шилүү гарцсан. Хажуудаа ханцтай. Ханцтай байна. Энийг ингэж яриад байна уу та тийм яг ийм жилүүд энэ иймэрхүү гарч байгаа. Хуучин гарч исэн ганц нэг жилдээ ч гэсэн ийм юм байгаа. Монгол банк гэд бичсэн уртаа талтаа одоо тэдний юан гэж бичиж байгаа юм. Юан биш нөгөө жилийнхээ одоо ханзаар бичдэг юм шүү. Яг тэр ханзын бол бидний мэдэхгүй байхгүй. За. Тэгэхээр одоо энэ доороос нь дахиад жил, нохоо жил, гахаа жил, хулган жилийн одоо эдгээр бол Монгол хүчээр жилүүдэд бичсэн байна. За гэх жишээний. За эх орныхоо одоо сайхан одоо соёл ухууламжлалыг яг өөрийнхөө бичгээр ч гэсэн бид хамгаалах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байгаа. Бид бодох хэрэгтэй байна. За ингээд баярлалаа. За
таны одоо цуглуулга улам авч болтгоо гэж өрөө та. За баярлалаа. За тэгээд одоо өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн цөм хэсэг гэж болох одоо үзэсгэлэн дээр хурж ирээд байна. Энэ үзэсгэлэнд бол гаргасан эзэн нь бол Аюушин Эрдэнэт гэдэг залуу байна. Эдийн засгч байгаа тийм ээ. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн хэрэглээд төгссөн. Хэчнээн жил цуглуулгын ажил эрхэлж байгаа байл. За би 2010 оноос 6 дахь жилдээ 6 дахь жилдээ тийм ээ. Гэхдээ одоо нэлээд эрчимтэй одоо маш сайн одоо өөрийнхөө одоо юу гэдгийг одоо хүчин чармаалтаар Монголынхаа түүхэнд орох маш үнэтэй зэнтэй цаасан гүйлгээний дэвсгэрт цуглуулдаа гэдгийг бид бүхэн бас урд нь мэдх юм байна. Тэгээ за таны энэ ихний үзмэрийн самбараас яриагаа эхлэе. За тийм. За энэ бол 1924 оны одоо энэ олон улсын каталогоор 24 он гэдээ орсон байгаа. За. Ерөнхийдөө бол энэ чинь бол анх 21 онд гарсан дэвсгэрт юм байгаа л да. Энэ дээр бол яг олон өргөцсөн юу гараад 1911 он гэдээ монголоор бичсэн байгаа. За Данзангийн доллар гэх юм хэрэгтэй. За. Тухайн үе сангийн яамны сайд байсан Данзангийн, Солийн Данзангийн нэрээр одоо нэрлэгдсэн мөнгөний тэмдэгтүүд л дээ. За энэ мөнгөний тэмдэгтүүд маань түүх юу вэ? Түүх маань бол яг гүйлгээнд гарсан. анх ерөөсөө тийм Монгол улсын анхны одоо гүйлгээний мөнгөний тэмдэгт болох байсан. Тухайн үедээ бол тэгээд одоо юуны шалтгаанаар одоо хэд барууны үзлийн гэдэг юм уу тийм ээ. Улс төрийн шалтгаанаараа одоо энэ яг гүйлгээнд гарч чадаагүй. Яг юугаар бол их гоё одоо шийдэлтэй өнгө хээ угсыг бол гэдэг бол одоо манай үндэсний хэв шинж бол нэлээд сайхан хас хийтэй тийм үү. За ингээл одоо их сайхан одоо зохиомжтой хийсэн харагддаг юм билээ тийм үү. Тэгээ чи одоо хаана хийлэгдлээ? Энэ бол тухайн үед 21 онд Москвагийн одоо өмнөд цасны 2 дугаар үлдэр. 2 дугаар үлдэр. Тийм Монголын одоо яг захиалгаар одоо Оросын зээлэр тийм ээ тухайн үед сая өрөмдийн зээлэр хийсэн гэж одоо тэмдэглэсэн байдаг. За гэвч Харамсалтай нь одоо гүйлгээнд оролцгоо тэгээд дурсгалын одоо цуглуулгын идэл. Гэхдээ өнөөдөр дэлхийд бол асар үнцэнтэй болчиход байна. Тийм хаварлыг болчиход байгаа. Тэгээ энэ бол устгалд орсон байж таарж байгаа тийм үү? Тийм ерөөсөө устгалд орж цөөрсөн л дээ. Цөөрсөн. За энэ World Banknote гэд бичсэн байна. Энэ 61 гэсэнт одоо энэ ямар учиртай? За энэ бол яг үнэлгээ хийсэн байгаа юм л да. Тэгээ олон улсын ерөөсөө мөнгөний тэмдэгтийг бол үнэлж баталгаажуулдаг нэлээд хэдэн компаниуд байдаг. За дэлхийн хэмжээний компани. Дэлхийн хэмжээний тийм. За ер нь нэлээд алдартай нь бол PMG гэдэг Paper Money Guarantee гэж байгаа. Энэ World Banknote Grading гэж бас компани байгаа. За энд бол хоёр яг юунаас за 61 62 гэсэн баталгаа гэсэн. Энэ хэд дээдлийн баталгаа хэд үед энэ тэгэхээр баталгаа гэдэг нь цаасан мөнгөний чанар одоо хэрэглэх түүнд орж ирсэн байдал эдрээсээ болж байна тийм үү? Тийм ерөөсөө энэ уг мөнгө маань өөрөө гүйлгэнд орог болохоор ерөнхийдөө бол үнэлгээг өндөр тогтоогдвол доо. Хамгийн дээдлийн үнэлгээ бол ер нь цаасан мөнгөнд даал гэж байгаа. Даал гэдэг нь ерөөсөө л үйлдвэрсээ гараад гар хүрэлгүй ерөөсөө үнэлэгдсэн дэвсгэрт гэсэн үг. Энэ маань өөрөө 61 гэдэг нь бас л өөрөө uncirculated гэдэг нь англиар бол гүйлгэнд ороогүй гэсэн үг. За. Тэгээрээ бол бас л ер нь нэлээд өндөр шалгуур. За энэ бол үнэхээр Монголын маань бид бол анхны доллар гэж одоо нэрлээд магадгүй доллар гэдэг Монгол доллар гэдэг бол тэр хэвд батлагдсан бол доллар гэдгээр явах ч байсан хувь дэвлэнтэй байх юм уу тийм ээ. За данзан гэдэг агуу хүн санаж сэтэж хийжсэн ийм түүхэн бүлгээний цаасан мөнгө байгаамаа. За ингээд данзангийн доллар маань гараагүй чинь одоо ингээд 25 онд шинээр мөнгө захиалах болсон л доо. За энэ бол 1925 онд манай Монгол улсын анхны гүйлгээнд орсон цаасан мөнгөний тэмдэгт болж байгаа. За энэ маань өөрөө бол яг 25 оны 12 сарын 8-нд
анх гүйлгэнд гарсан гэж үздэг. Тийм тухайн үед бол яг анхных нь юу гэнэ бүр шивэтэй байдаг л да. 12 25 1208 гэсэн. Тийм таны бас цуглуулгаар бид бүтэн нэг аялж одоо үзэгчтэй хүртэл болсон шүү дээ. Одоо түрүү жил тэн дээр бол тэр загвар нь одоо байжсан санагдаж байна тийм ээ. Тэгээ энэ бол ингээд 7 ширхэг мөнгө гарсан тийм үү? Тийм. Энэ бол одоо маш ховор болчиход байгаа үү? Ер нь бол бас л ховорд ялангуяа энэ том хоёр дэвсгэрт 50 төгрөг 100 төгрөг бол ер нь бол ховорт орчих. Цуглуулагчд маань олоход одоо бас нэг ховор талдаа л болж байна тийм ээ. За энэ бол яг нэг онцлог нь бол 1 төгрөг 2 төгрөг гэ 5 төгрөг гэ 2 төгрөг гэж одоо байсан байна шүү дээ. Байсан анхны л юу. Анхны л одоо сэр бол чи юу хөө одоо тийм ээ 7 ширхэг 25 оны дэвсгэрт тэгэж гаргасан. За дараагийнх нь 1900 онд орохоор 25 оноос одоо 39 он хүртэл энэ гүйлгээний мөнгөн тэмдэгт хэрэглэгдэж байгаад тэгээд одоо 39 онд мөнгөө шинжилжээ. шинжилж гаргаад. За энэ онцлог нь юу бол Сүхбаатар Жанжныхаа хөргийг бол мөнгөн тэмдэгтээ оруулж гисэн байгаа. За тэгээд соёмтой зүүн талд нь бол соёмтой баруун гаралт нь Сүхбаатар Жанжны хөрөгтэйгээр за ингээд 7 дэвсгэрт мөнгө адил гарсан. Гэхдээ 2 төгрөг маань 3 төгрөг болж өөрчлөгдөж гарсан байгаа. Энээс хойш бол ерөнхийдөө дандаа 3 төгрөг болж явсан байгаа тийм ээ. За энд бол тэгээд хуучин Монголоор 1929 онд тухайн үеийнхаа югаар бол 29 он гэж хуучин югаараа бичсэн байна. За ингээд энэ бол үе за 1924 25 он 39 он 1941 он дахиад солигдсон 2 жилийн дараа тийм ээ. За дайны эхний жил. За энэ 41 онд яг дахиад 2 жилийн дараа шинэ дэвсгэрт гарах болсон шалтгаан нь бол одоо 40 оны үндсэн хууль маань 2 дугаар үндсэн хууль маань батлагдаад тийм юу маань одоо сүлд маань өөрчлөгдсөн байгаатай холбоотой. А энэ дээр бол яг Сүхбаатар Жанжны маань хөрөг бол яг хэвээрээ үлдэгдээд ерөнхийдөө бол хэмжээ нь юу нь бол адилхан байгаа даа. А соём сүлд маань өөрчлөгдсөн. Соём маань морьтой нарны цацрагууд давхиж яваа юм сүлдтэй болсон шүү дээ бэлэгдлийн тийм. За тэгээд бас Кирилл орж ирсэн. 41 онд. За ингээд Кирилл Монгол бичгийг хоёулангийн хүндэтгэлтэйгээр хослуулсан байдаг юм байна. За одоо 41 оноос бас 14 жилийн дараа 1955 онд энэ формат одоо хэмжээ бол ерөнхийдөө бариад байна даа. Тийм одоо нэг 39 оноос 39 он 41 он 55 эдгээр формат нь адилхан уу? Хэмжээ тийм ээ. Хэмжээ нэлээд том. Одоо эн чинь төрүүчтэрд багтахад 150-т нь бол нэлээд хүнд байсан баг та. Аа тийч төрүүч одоо. Тэр үеийн томхон дөрөвч харагдж идэг шүү юм тийм ээ. За энэ 55-ын тухай ярив да. Энэ дээр бас өөрчлөлт нь юу вэ? Өөрчлөсөн нь бол одоо хуучин Монгол бичгийг харж дан Кириллээр гарсан байна. За тийм. Сүлд маань Монгол бичгээр байсан бол Кириллээр бүгд найр Монголоор бас тэргээд ороод ирсэн байна тийм ээ. За ийм сонирхолтой өөрчлөлт нь 10 хэдэн жилийн одоо давтамжтай тийм. Энэ 15 жилийн 14 жилийн дараа бас өөрчлөгдсөн нэлээд дайнараа. За энэ 1966. За энэ бол самбар дээр 66 81 оных бол хоёр удаа гарч лээсэн л та. Гэхдээ бол нэгтгэхэд нэг болгоод ерөнхийдөө бол 1-т 3-т 5-т 10-т 50-100-ын дэвсгэрт байна. Ерөнхийдөө яг адилхан. За. Тийм. За яг хоо сүлд маань бол өөрчлөгдсөн байгаа. Тийм 66 онд бол 25-ын дэвсгэрт гарч ирсэн бол 81 онд бол 24-ний дэвсгэрт гарсан байна. Энэ хоёр тэгж яасан. Хамгийн сүүлд одоо 24-ний дэвсгэрт 81 он тийм ээ. Тийм 81 он. Гэхдээ бол 50-100-т 5-т 10-т өдөр бүгд 81 онд бас давхар гарч ирсэн тийм ээ. 1-т 3-т 83 онд гарч ирсэн. За энэ ингээд таних бол одоо энэ үзэсгэлэнд бол Монголынхаа үе цаасан бүлгээний мөнгөн нэмэгдүүдийг бүгдийн 5-6 багц самбарт багтааж харуулсан их онцлог юм байна тийм ээ. Зоос цуглуулагчдын нийгэмлэгийн 25 жилийн хүрээнд явагдаж байгаа цуглуулагч нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд өнөөдөр бол энэ сайхан өдөр өгөөдөө хааны маань 830 жилийн энэ жил тохиож байгаа гэж бид бүхэн ярьсан. Тэгээ энд таны цуглуулганд одоо бид харсан чинь өгөөдөө хааны маань одоо цэвэр алтан зас харагдаж байгаа. Тэгээ энэ
ер нь их хаадын маань зоосууд суурлал тодорхой хэмжээнд гарсан байдаг. Өнөөдөр өгөөтэй хаантай холбоотой зоос гарч байгаа учраас өгөөтэй хаантай холбоотой энэ алтан зоос ч хизээ гарлаа. За энэ алтан зоос маань өөрөө бол 2008 онд гарсан байна. Анод банкны тийм өөрөө бол Анод банкны 10 жилийн хойд зориулж гаргасан. Анод банк өөртөө Солонгос захиалж хийлгсэн. Энэ хичнээн зоос гэдэг одоо юу юм да одоо медальон хол юм да. За нэрсэн үн байна. Нэрсэн үн бол байхгүй. Байхгүй. За Ардаа болохоор яг бол gold coin гэдээ бас бичсэн байна. за алтан зоос. Тэгээ үн бол байхгүйгээр энэ бол хагас унцаараа энэ нэг унцаараа 30.7 грамм энэ 15 граммаар ингээд хоёр зоос гарсан. Энэ маань одоо өгөөтэй хааны одоо 3 дахь гэх юм уу одоо зоослуулж зоос гэх юм уу. Тэгээ өгөөтэй хаантай холбоотой бас гарсан. нэг Мексикт байхаа нэг гарсан байдаг баг тийм ээ. Нэг гарсан байдаг. За энэ мөнгөн зоос тий энэ гарч ирж байна. Өнөөдрийнх бол 830 жил гарч ирж байна. Мөнгөн зоос гарч байна. Зоос хоёрд чинь та бас ярьж байна. Зоос хоёрын одоо дурсгалын гэхээр тэр медальон гэж таван хааны бас тэн дотор өгөөтэй хаан маань бас багтаж гарсан байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр бид энэ сайхан өдөр дүгнж хэлэхэд өгөөтэй хааны маань дүрсэлсэн зоос болон медальон дэлхийн хэмжээнд бол дөрөвдөхөө одоо өнөөдөр гарч том олонд хүрч байгаа юм ба шүү дээ дэлхийн хэмжээнд. За ийм бас түүхэн сонирхолтой үйл явдлыг бид тэмдэглээд хэлж хэрэгтэй өнөөдөр энэ өгөөтэй хааны маань 830 жилийн хойд зориулсан зоос гарч байгаатай холбоотой сонирхолтой таны л одоо энэ үзмэрт үнэхээр энэ өнөөдөр үзэсгэлэн гэж хэмж байж байгаа нь сайхан байна. Тэгээ энд бас их том 3 хэлийн зоос байна. Энийг одоо манай үзэгчтэй хүртэл болгоо энэ ямар хэдэн онд яаж гарсан, ямар зүйл зориулж гаргасан. За энэ 3 килийн зоос маань бол анх 2002 оноос эхэлж 20 жилээр гарсан байна. За тийм. Тэгээд одоо энэ бол 2004 оных нь бичин жил байна. Бичин жил. Тийм 3 кг. За тэгээд энэ 2007 оны дахиад жил. Энэ хоёр зоос бол надад байдгийн. Тийм. Энэ бол өөрөө бас их юу л та онцлогтой зоос л та. Ийм том хэмжээний зоос бол бас хэд болон гаргадаг. Ер нь хичнээн 3 хэлийн ийм зоос одоо өшөө хэд байна? Жил нь бол морь жилээс ахуулаад хулган жил хүртэл хийсэн байна. Тэгэхээр нийт бол 7 зоос байх хэрэгтэй. 7 зоос байх хэрэгтэй тийм ээ. Харамсалтай нь гүйцэд гараагүй 12 жилээрээ. Бас нэг гараагүй шалтгаан одоо бас их 500 ширхэг хийсэн байгаа юм л да. Энэ ч өөрөө их өртөг өндөртэй. Үн их шингэсэн. Худалдаж авах боломж нь бас тэр болгон байдгүй бас 3 хил Монголд чинь явж байгаа шүү дээ тийм ээ. Тэр утгаараа одоо 500 зоосноос одоо энэ бас устгалд орсон байгаа юм. За хайлуулаад өөр зөв. Coin invest траас ч одоо өөрсдөө энэ зоосыг дэлхийд борлуулахгүй болохоор тооноор энэ зоосч үлдчихээд байдаг юм. Тэгээд ерөнхийдөө бол миний ойлгосноор бол нэг 100-аас дотогшил байж байна. Тийм энэ цогцолтой. Ер нь одоо энэ 3 хил 2 хэлийн бас зоос би сая харлаа. Энэ сансрын нисгчдийн тэг холбоотой гаргасан гүр Архичаватай Жанеко хоёрын 2 хэлийн бас цөөхөн маш цөөхөн 5хан ширхэг хэвлэгдсэн хийгдсэн 2 нь одоо Монгол банкнд байгаа 3 нь одоо гүр Архичават анзаарч гэдэг юм тийм ээ. Ингээд тийм байх өшөө тийм ховор зоос байна уу? Тийм их олон ихгүй тооц ширхэг цөөн байх тусам тухайн зоос маань ховор тооцогдож үн нь бол өсөж байдаг. Дараагийн юугаар бол бас яг дэлхийн одоо шилдэг зоосоор шалгарах ч юм уу тийм ээ. Тэгсэн тохиолдолд бол ер нь бас ховорддог хүн болгоны нөгөөдгийн өөрийн цуглуулгатай олж авахыг эрмэлздэг болохоор танд ч одоо энэ дурсгалын зоос бол нийтдээ хичнээн ширхэг байдаг үлээ. За ер нь 100 хавцаал байгаа да. 100 ширхэг. За ингээд баярлалаа. Өнөөдрийн үзэгсэлэн бол үнэхээр манай залуу цуглуулагчдын маань их хүчин чармаалтаар өөрсдийнхөө цуглуулгын нандин дээжээс тавьсан тийм ээ. Танаа энэ Монголын зоос судлалын нийгэм толгойн гишүүд бол их идэвхтэй ажиллаж их олон түмэнд хүртээлтэй сайхан үзэсгэлэн гаргалаа гэж одоо бодож байна. Тэгээ таны цуглуулга улам арьж болтгоо. За их баярлалаа. За ингээд арт галерей төвөөс Монголын зоос
судлалын төвийн 25 жилийн хэмжээнд зохиогдож байгаа үзэсгэлэнгээс манай өнөөдрийн нэвтрүүлэг үргэлжлэсээр байна. Дараагийн цуглуулагч маань бол Сесерийн Ням Очир гэдэг залуу байна, тийм ээ. 2012 онд олон улсын эдийн засгийн визийн дээд сургуульд төгссөн, банк санхүүгийн мэргэжилтэн 2000 оноос олон улсын мөнгөн нэмдэг зоос цуглуулж эхэлсэн гэсэн тийм ээ. За тэгээд таны энэ өнөөдрийн энэ үзэсгэлэнд одоо дэлхийн олон улс орнуудад цаасан мөнгөнд тэмдэгтийн дэлгэж тавьсан юм байна. Хоёул ингээд үзэгчтэй энэ жишээл эхний самбараас ахуулаад сонирхолтой ямар үзмөрүүд байна вэ? Нэг хэдэн оны одоо цаасан үйлгэнд хэрэглэжсэн мөнгүүд үү? Энэ тухай үзэгчтэй хүргье. Францын мөнгнүүд болохоор мөнгөнд тэмдэгтүүд болохоор би тавьсан байгаа энэ дээр. Ингээ харахад болохоор энэ Францын мөнгөнд тэмдэгтүүд нь болохоор яг ингээ нэг зураг шиг уран зураг шиг. Тийм зурагнуудтай. Тэгээд энэ болохоор тийм өстой. Энэ болохоор $2 бий болохоор 2 он нь болохоор сэр нь болохоор арай улаан цэнгэр сэртэй. Энэ тэрийгээр онцлогтой. 63 оных байгаа дээ шүү дээ надад. 63 оных нь болохоор ийм онцлогтой байгаа. Арай өөр онцлогтой. Жижиг хэвлийн түүх нь тэр хоёрын тоомоо өдр нь хоёр өөр байна. Энэс бас нэлээ хоор тооцогдох уу? Хоор жоохон Америкийн $2 хүмүүс бэлэгдээд мөнгөтэй болно гэж дөрөвчөндөө ээж явдаг шүү дээ манайхан. Ийм бэлэгдлүүд. За дараагийнх нь Филиппине песо болохоор энэ харьцангуй харахад одоо чек гэсэн юм шиг хэлбэртэй. Чек шиг харагдаж байна. Харагдаж байгаа нь болохоор тиймэрхүү мөнгөнд тэмдэгтүүд энэ куб иймэрхүү мөнгөнд тэмдэгтүүд байгаа. Энд ингээд харахаар бол зарим орных нь одоо ерөнхийлөгчөө тавьсан. Энэ доотлих бол одоо бас кубийн ерөнхийлөгчөө тавьсан байна уу? Тийм хэвчээ тавьсан байна. За тэгэл ингээд энэ хажуудалтууд бас тийм байх шиг. Тэгэл энд одоо ингээд уран зураг хэлбэрийн эхний юм дээр харж штэ тийм үү. За энтэй л дараагийн бас Коста-Рикон бас ингэж харахаар бас уран зураг харж. Уран зураг шигээс тухайн улсынхаа одоо амьдралыг тийм үү. Одоо ургац хурааж байгаа мó одоо худалдаанаа эхэлж байгаа мó сайхан байгааг нь харуулсан байх юм. За тэгэл бэлэгддэг энэ Бахрейн болохоор одоо малаа гэсэн байна тийм үү. За энд одоо Тонгийн эзэн хааныг тусалсан байх шиг. За тэнд одоо энэ хоёр болохоор онцлог нь болохоор хойд өмнөд Арктик гэдэг нөгөө хоёр талын хоёр хүү мөсөн талаа Антарктик гэдэг. Антарктик. Тэгээ энэ хоёрын ийм $1 гаргасан юм биш үү? Энийг сонирхолтой байна. Би харж байгаа юм. Энэ одоо бэлэгдэхийн мөнгө юм уу? Энэ болохоор тэндээ очихоор бас л нэг одоо хэрэглэгдэх юм уу тийм юм шүү лээ. За их сонирхолтой би харж байгаагүй юм байна ийм. Энэ болохоор нөгөө кинон дээр хүмүүсд мэддэг Мадагаскар гэдэг кинонд одоо Google-ийн кинод тэрийгээр хүмүүсд мэддгээр болохоор Мадагаскар арал байдаг шүү дээ. Тэрний одоо уул уурхай тэр хөгжил юм уу том уул уурхай техникүүдэд төсөл үзүүлсэн ийм мөнгө байдаг юм байна. 10,000 арираар гинэ. Арираар гэдэг юм байна. За энд за $2 гэдэг энэ хаанх юм Нью-Зеландын мөнгө байна шүү дээ тийм үү? Шинэ Зеланд. Тий. Дараа нь Тринидад Тобаго байна. За энд одоо Уругвай байна. Тийм үү, Намиб, Судан байна. Энэ тэгэхээр энд яадаг юм? Ер нь бол энэ улс үндэстэн болгоны цаасан мөнгөн дээр өөрсдийнхөө ямар юм голцоо тавьж үзүүлэхийг зорддог юм болоо. Энэ болохоор ерөөсөө түүхэн болон тэгээд энэ улстай дандаа алдар нэр цууртай хүмүүсүүдээ тавьж одоо энэ хүмүүсүүдийг бахархад болсон юмнуудаа тавих хандлагатай юм харж байгаа. Катар ихт нэг бүхтэй тэмээтэй тавьсан байх жишээ тийм ээ. За манайх энэ одоо дэлхийн мөнгөийг харж байхад их сонирхолтой. Одоо хүмүүсүүд болохоор цуглуулга нь болохоор хүн болгон янзаа гэдэг юм л л дээ. Харахад зарим нь болохоор чуу цуглуулга одоо ерөөсөө мөнгөний үүдээр байгаа шугаанууд энэ цуглуулгатай мөнгөний тэмдэгт гаргасан орнуудын тийм цуглуулгатай. Ингээд төрөлдсөн бас цуглуулга хийдэг байх нь цаасан мөнгөний тэмдэгтүүд тийм ээ. За энэ $10 триллион гэдэг Зимбабвеийн дээр одоо бас нэг нэвтрүүлэг дээлсэн. Энэ мөнгөний ханшны асар их одоо уналтыг ч харуулад байх шиг тийм ээ. Энэ өгүүлж байгаа тэр чулуунд 3 давхарсан чулуу байгаад унах гатайгаа нь одоо эдийн засаг нь унах гэдэг байгаа юм шиг их сонир одоо түүхийн дурсгалт зүйлээд үзүүлж байгаа баг. Сэтгэлдээ төрхөөр юм шиг байдаг юм байна лээ. За энтэй одоо $20 гэдэг энэ хаанх юм бэ? Уулын Карабах гэдэг. Нагорный Карабах. За тентхэн тэрний мөнгө. Тэрний мөнгө. Билиз байна. За
Тэгээ энэ болохоор $50 бас жоохон ховордуу доллар нэ. Энэ болохоор пластик материалтай болохоор цоглол бидний цоглуулгатай зовлонтой юм нэг болохоор бэлэг мэлэг одоо болцоо еврод болцоо. Одоо Европ руу олцсон улсууд болохоор нөө олдох нь их ховор. Ягаад гэвэл евро мөнгөний тэмдэгт нь евроор олцсон болохоор олдсон нэг бол жоохон хэцүү талтай бас. Энэ болохоор одоо 1999 оноос уу одоо евроор орсон энэ еврогийн өмнөх Deutsche Mark гэдэг мөнгө байгаа. Одоо болохоор Германы мөнгө гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо болохоор евроод орцсон. Еврогийн системд орцсон учраас евро орцсон гэсэн үг. Нэг үрлээ Deutsche Mark гэдэг ховор талтай л бас тийм мөнгө. Энэ дандаа хөрөг дүрсэлсэн Дайных байна, Гибралтарын улс байна, Заир байна, тийм Гонконг хайж яах шиг. За энэ дараагийнх нь энд юу болж байна? Энэ болохоор бас Манделагийн буюу Нэлсэн Манделагийн Өмнөд Африкийн мөнгө байна, Төв Африкийн мөнгө байна. Аран Бахамес байна. За энд бол их ер нь бол дээж их таны энэ цуглуулга бас их цэвэрхэн талдаа тийм ээ. Чанарын хувьд бол нэлээд үнэлгээ өндөр дүү тийм мөнгө одоо үзэсгэлэндээ зориул тавьсан байна гэж бид ойлгож болох юм байна тийм ээ. За энд Афганистан байна тийм ээ. Тийм үү Аргентин байна. За Америк байж байна. Энэ одоо хаанах вэ? Энэ Азербайджаных байна шүү дээ. Тийм ээ. Энэ Азербайджаны хэдэн оны мөнгө бас сонирхолтой зураг нь бол одоо хөгжмийн соёл дэлхүүр өдр таруулсан мөнгө байна. За энэ дараагийн самбарт очив. Дараагийн за энэ манай ардсан солонгосын мөнгө байна. Тийм үү 78 оны мөнгө байна. За энэ өмнөд Суданы мөнгө байх жишээ. Энэ болохоор Сиерра-Леоне наад чи ханах Солонгосын мөнгө байна. Тэгээ нөгөө өмнөд хойд гэдэг нөгөө эсрэг нь одоо хуучны боон гэсэн үг л дээ. за өмнөд Солонгосын боон байна шүү дээ тийм ээ. За тийм байна. Энэ болохоор яг бас хортын онцсон 99 тоон болохоор зүгээр ширийн дугаар тийм бэлэгдлийн Аз твдээ бол энэ бэлэгдлийн дугаартаа гүйлгээний цаасан их биширч цоглуулт юм байна гэдэг. Одоо манайх ч гэсэн одоо сая нэг цоглуулт үзүүлж штэ тийм ээ. Ийм цоглуул бас ноёл хандлагатай байна. За энэ ер нь сая энэ Давгдоржийн Жамбалдорж 2006 Ших утаг хуучин дээд сургуулийг төгссөн Ирмэн учир төрийн бас байгууллагын гишүүн тэргүүн 2002 оноос Монгол болон олон улсын мөнгөний зоос цуглуулж энэ хүн байна өнөөдөр ажилдаа яваад гисэн байна. Энэ хүний самбар юм байна тийм үү? Энэ хүний самбар. За та хоёр ингээ хамтраад хийсэн тэгээд хийсэн байна шүү дээ тийм. Бид хоёрын болохоор тийг хамтарч хийсэн. За самбарууд байгаа. За энэ нийтдээ та хоёр маань энэ 8 самбар хичнээн орны цаасан мөнгөлгийн цаасан. Бид хоёр болохоор одоохонд болохоор их нөгөө самбарнуудыг болохоор баг хувийн л хийлээ. За тэгээд одоо та залуу цуглуулагч тэгэхэд одоо нэлээд бас нэр хөдөлмөр гаргаад энэ чи бас цуглуулга тавихтаа тэр улсын туг далбааг хүртэл оруулаад газар нутгийн хүртэл хөөрхөн харуулаад жижигхэн энэ нэлээд таны мэдхэн талд ач холбогдолтойгоо сурталчилж байгаа юм. За тэгээд баярлалаа. Цуглуулгын чинь улам их амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ Соёнгоор телевизийн цуглуулс нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэг Art House төвөөс Монголын зоос судлалын холбооны 25 жилийн өгөөдөө хааны маань 830 жилийн тохиосон энэ баярт үйл явдаг тохиолдол болон тусгай дугаар болон бэлтгэгдлээ. За өнөөдөр манай энэ зоос судлалын холбооныхан маань олон түмэндээ өөрсдийнхөө хийсэн цуглуулгыг нээлттэйгээр толилуулж энэ олон сайхан цуглуулагчд бүхий л өөрсдийнхөө цуглуулгын дээжийг олон түмэнд хүргэсэн ийм сайхан нэвтрүүлэг болж үзэгч түмэнд маань хүрлээ гэдэгт бид найдаж байна. За ингээд зоос судлалын нийгэмлэгийн нийт хамт олондоо энэ баярын мэндийг хүргэе. Та бүхний маань цуглуулга улам аривчгалтгай эрүүл их сайн сайхан бүхнийг
хүсье. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийг өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ.